पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार गिरझर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Khan Andersik! 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 Khan Andersik! Khan Andersik! Khan Andersik! Khan Andersik! Khan Andersik! Khan Andersik! Мангала та Яшодраг гай барцад далалсан муу ярь юм гэдээсэн. Харин ч Яшодра аз хэмэр даллаж ялалт авчирлаа гэж би хэлээ. Huntaç Siddharth Altershik! Huntaç Siddharth Altershik! Huntaç Siddharth Altershik! Энэ зүйлд өвөг дээдсийн минь бэлэг тэмдэг. Зөвхөн онцгой гавья байгуулсан дайчдал зүг хэрэгтэй. Siddhartha, бид чиний ачаар ялалт байгуулсан. Чиний тэр гайхалтай төлөвлөгөө Гашоодын их цэргийг нухчин дарахад тусаллаа. Чи олон зан авчраагүй бол магадгүй бид ялахгүй байсан баг. Siddhartад бүгдээрээ талархал илэрхийлцгээе. Huntaç Siddharth Altershik! Huntaç Siddharth Altershik! Huntaç Siddharth Altershik! Энэхүү ялалтад Дантпаны хааны гавья их шүү. Би юу? Тэмээ хаантан байна. Та Яшодараа шиг ийм охин төрүүлээгүй бол бас Күнж гэдэг зааныг охиндоо бэлэглээгүй бол Яшодараа намайг тэр Күнж заантаа найзлуулаагүй бол би заан гэдэг амьтныг хизээч ойлгохгүй байлаа. Заангүй би цэргээ зохион байгуулж дайныг зогсоож чадахгүй байсан. Күнж Яшодараа Altershik! Күнж Яшодараа Altershik! Дантпаны хаан Altershik! Дантпаны хаан Altershik! Дантпаны хаан Altershik! Дантпаны хаан Altershik! Мөс хайлуулж орхины голыг үерлүүл хэрэгтэй байна. Тиймээс чи Девдах руу явж тэнтхийн гүрийг нураа. Энэ бидний дайнаас зайлсхийх шалтгаан болно. За яв. Юу гинэ? Хаан тулсынхаа хүч чадлыг сулруулахгүй тулд өөр арга үлдсэнгүй.
Охин чинь аз жаргалгүй явбал тэр их хүч чадал танд тэтлэх хэрэг болно гэж юу? Хайрт нэгнээ золиослж эрх мэдэлд хүрч болно. Энэ бүхэн надаас илүү чухал гэж юу? Та зөвхөн өөрийгөө бодож байна. Эсвэл энэ уралт юм уу? Бас нэг хүн бий. Түүний гавьяаг яасан ч умартаж болохгүй. Хэн? Хунтаж Девдат. Девдат хунтаж алдар шиг. Девдат хунтаж алдар шиг. Девдат хунтаж алдар шиг. Маш зөв. Девдат чи тулааны үед оновчтой харваагүй бол бид дайнд ядагдаж үнэхээр гутам шиг болох байлаа. Өршөөгөр хаант. Ялалтын зүйлд дахиж байсан болов. Би энийг мэдээж авалгүй яах. Гэхдээ авч чадахгүй. Хоосон хүзүүтэй явах нь надад ирээдүйн маш том сануулга болж явна. Овгийн том хүүн боловч хамгийн агуун биш гэдгийг сануулдаг. Девдат. Ах минь. Надад зүйлтэй өгч. Девдатыг тайвширхаар нүгэй. Ах минь хүний бэлэг ажилласантай ижил гэдгийг тэр одоохондоо ойлгохгүй. Хаантан дайн дууссан. Бүгдээрээ дараагийн ажлаа бодъё. Ялтын баярын зэрэгцээ бас хойшлуулсан хурмаа хийж сайхан баярлцгаая л та. Хаантан Вач Фати багшийн тавлсан үлзийтэй өдөр нь 5 хоногийн дараа болно. Хэрв та Болж байна. Одоо юугаа хүлээх вэ? Бид маргаашийн хуралдаа дээр хормын товыг зарлах болно. Жанжан. Та бидний өмнөөс энэ хүү цэцгийн хэлхийг манай хунтаж өгөөрэй. Хотынхан бүгд түүний эрхлэх зургийн тухай шагшин магтаж байна гэж дамжуулаарай. за Хунтаж алдар шиг. 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 Харж байна уу? Хүн бүр зөвхөн Сидартыг л алдаршуулж байна. Тэгтэл бид ч мөн адил цусаа урсган тулалдсан. Сүүлдэж ирсэн хүн ингээд бүхний анхааралд орчих юм да. Хинч таны болон цэргийн чинь тухай дурдахгүй байна. Жанжин минь. Парсан жеттэй инхийн гэрээ хийхийг зөвшөөрөхдөө Шагжаагийн нэг ч хааны зөвлөмжийг аваагүйд би маш их харамсаж байна. Ядаж Шагжаагийн хуралдаан гишүүн цэргийн Жанжин танаас асууж болсонгүй юу? Бидний мөнхийн дайсан Парсанжитыг өршөөх нь зөв байсан гэж юу? үгүй. Энэ алдааны төлөөсийг бид ирээдүйд төлнө. Парсанжит бидэнд л дахиж ловцох нь гарцаагүй. Эзэн хаан Сидарт хоёрын шийдвэр буруу болж таарах нэ? Үгүй. Тийм биш. Энэ асуудал Шагжаагийн зөвлөлийг талцуулах нь үгүй юу? Тэгнэ. Маргаашийн хуралдаа дээр энэ асуудал заавал яригдана. Сидарт чи өргөлж элдв юм шалгааж төв боддог. Тэгвэл маргаас хүмүүс чамайг асууж шалгая. За таагараа. Бид хаана байна? Чиний шүтэний өмнө Та яаж мэдэв? ариун тахил үнэртэж байна. Өөр? Өөрөө чи маш олон зул асаасан байна. Та
Та энийг бас яаж мэдвэ? Энэ бол чиний зуршил. Ямар ч үед зул барьдаг. Яагаад? Гонигтай үедээ чи зул барьж залбирдаг. Сайхан байвал чи тэнгэртээ талархдаг. Та таалаа. Би тэнгэрт таныг дайнаас эсэн минь дэрвэл зул өргөнө гэж амласан. Хардаа. Харин ирээгүй бол Таныг ирээгүй бол би өөрийгөө шатаах байсан юм. Тавьч. Тав гэж байна. Та надаар тоглоод байна уу? Ирчүүд та нар дайны талбар тулалддаг. Тэгвэл эмэгтэйчүүд бид сэтгэлтэйгээ тулалддаг юм. ингэж хэтэрхий эмзэглэх хэрэггүй дээ. Суулта. Одоо нүдээ айн. Анил та. Одоо мацгаа тайлдаа. Чи олон өдөр юу ч хийдсэнгүй? Миний юу ч идэггүйг та хаанаас мэдсэн бэ? Үлссэн хүн их ууртай болдгийг. Яасан? Намайг эргэж иртэл мацаг барьна гэдгийг чинь би мэдэж байсан. Яасан бэ? Та буцаад ирсэн. Тиймээс надад үйлчлэх ёстой. Эсвэл би гомдсон шүү. Үлсэд байна шүү. Хатмаяа амьд сэрүүн байсан бол их л баярлах байсан да. Маяг энд байхгүй гэж хэн хэлв? Би тэрнийг хажууд минь байна гэж байнга мэдэрч явдаг. Үргэлж. Мая үхээгүй. Шагжа хаант улсын хуулийн дагуу бид өнөөгийн хуралдааг хоёр шалтгааны улмаас зарласан билээ. Юуны түрүүнд би та бүхэнд агуу ялалт байгуулсанд баяр хүргэж Сиддарта Яшодара хоёрын хорвинд албан ёсоор урьж байна. Одоо харин бүгдээрээ дайны үед гаргасан алдаа оноогоо хэлэлцгээе. Бид Гошоли хааныг буулган авч түүхийн шинэ хуудас нээлээ. Одоо биднэр рүү давтлах тийм зөрөгтэй болс үлдсэнгүй. Тиймээс бидний шийдвэр Өршөөгөө хантаг. Ихтэй энэ маш буруу. Тийм ээ, маш буруу. Энэ бидний сайн сайхны төлөөх шийдвэр байсангүй. Та хэд биднийг үл тоосон. та нар юу ярнав? Хантаг. Ингэж биднийг үл тоомсорлоод байвал Шагжагийн бусад хаадвид энэ хуралдаагаас гарч чадна ш. Тэгээд та ганцаараа үлдэж бүх асуудлаа дураараа өөрөө шийднэ. Юу хийж юу?
Та нар юу ярина вэ? Би бодлоо хэлье. Шагжа хайлэрт нэгдсэн улс биш болж. Амир байгаа байж. Энд магада кошоо шиг ганц хааны засаглал ноёрхож байна. Тийм ээ зөв ярьж шүү. Тийм биш ээ. Та инхийн гэрээ байгууллагатай биднээс асуусан уу? Тийм ээ. Одоо үе таанаас асуух завдал үнэхээр гарсангүй. Тэгээд ч надад шагжаад аюул учруулах шийдвэр гаргах тийм санаа юу гэж байх вэ? Та бидний мөнхийн дайсан Прасанжитыг өршөөгөө үсттэй. Тийм штэ. Прасанжит бол хорт могол гэсэн үг. Тэр дахиж заавал довтлно. Эцэг хаан маань. Сидар тунтайчи шийдвэр бидний ирээдүг төгшүүртэй болгож байна гэдгийг та тунгаан бодно уу? Бид одоо Прасанжитыг хязээ довтлно гэж хүлээж суух болж байна. Хаан танд Прасанжитыг нэг мөсөн устгах боломж байсан. Тэгтэл та Сидар тунтайчи ятгалганд давтаж тэднийг бутнаа иргсэнгүй. Энэ таны шийдвэр байсан болохоос бидний хамтын шийдвэр биш. Эцэг хаанта шагжаа авгийн бүх хаад таны засаглалыг хөндлөж явдаг. Гэхдээ энд Сидар тун тайж байлцаж бидний асуултанд хариулах нь зөв юм биш үү? Хаан Сидар тунтайчиг дуудаач. Тэр юуны учир өнөөдөр энэ чухал хуралдаад ирээгүй билээ? Сидар тундайжа манаа яасан юм бэ? Хилэгдэ. Та яагаад уг байна? Аавч нь ухаалц. Аав зүгээр болох уу? Үннийг идэж. Би л уг нь хүмүүсээс юм асуудгийг. Гэтэл энэ хүүхэд надаас хариулт нэхэд байна. Би тэрэнд юу гэж хариулах юм бэ? Гопа хэлээч. Түүний эцэг төдийгүй бид бүгд дайны дараа хүнд байдалд орчиход байна. Хүүхэд энийг ойлгохгүй. Миний хүү бид хоёр та нарын санааг зовоож буй бүх асуултанд заавал хариулах болно. Санаа бүү зов, харин тэр болтол би бүх хаадаас хичээнгүйлэн хүсье. Та бүхэн өнөөдрийн маргааныг ардаа орхиод унтайжийн хормонд хүрэлцэн ирнэ. Харин тэрний дараа бид хуралдаагаан үргэлжлүүлж асуудлаа хэлэлцгээе. Хэрвээ таны хариулт бидэнд итгэл төрүүлэхгүй бол яах вэ? Тийм штэ. Та хэд юу хүсэв? Эзэн хааныг буулгах гээ юу? Шаардлагатай бол тэгсэн ч яадгийн. Зүгний танар. Одон эзэн хаантаа барьцхан уу? Дарнадан хаан та хэлгүүгээ бодоорой. Тэгвэл чи юуг нь хардаж сэрдээд байгаа юм? Эзэн хаан зөв шийдвэр гаргасан. Та санаа зовох хэрэггүй дээ. Таны хүү гараа алдсан нь үнэн. Гэхдээ танд дахиад хүү байгаа. Би таныг хүүшигч нь харж явна. Таны хүү жинхэнэ дайчин. Би та ирэн төлөө шатах бүхнээ хийн. Абшир. Дарнадан. Абшир. Бидний дунд ямар ч эргэлзээ, үл итгэлцэл байх ёсгүй. Шинэ эзэн хааныг сонгомоор байвал тэр болно. Эзэн хааны зарлиг Сидар тунтайчи хормын ёслолыг өндөрлмөгц Шагжаавгийн бүх хаад хуралдаан ордонд дахин чуулж энхийн гэрээ байгуулсан явдлыг эцэслэн шийдвэрлэе.
тэргээ зогсооч яана. Юу утаа вэ? Ой шатаад байна уу? Чана. Энэ бол дайнд өргөцсөн цэргүүдийн чандрын утаа. Энэ утаа цэргүүдийнх биш. Хүн төрлөختөнд шатаж буй утаа. Амьд үлдсэн бидэнд сануулга болгож бид хизээ болтол хоорондоо дайтаж нэг нэгний хороож устгах юм бэ? Хизээ Тайвширтаа Сиддарт. энэ миний хүссэн зүйл хийж үү? Энэ үү? Ард түмэн улсаа боддог. Хагуу хэд байдаг хаан ингэх ёстой гэж үү те? Ашуу амт зан үлгүйцэлдүүлж дайны төлөөсийг эрэг дээрээ барагдуулдаг. Тэгээд эцэст нь юун төрөв? Хар утаа. Зөвхөн хар утаа. Хасайгүй хар утаа. Сиддарт бүү шанал. Чи дайныг зогсоосон. Хунтааж минь та чадах бүхнийг хийсэн. Магадгүй энэ удаад би дайныг зогсоож чадсан ч анна. Гэвч энэ гол асуудал биш. Энэ их үзэн ядалт хизээ дуусах юм бэ? Та ганцаараа хүн бүрийн өмнөөс гимшээд нэмэргүй. Энэ нэг хүнд дэндүү ахацсаач. Би тэгээд яах ёстой гэж энэ хар утааг хараагүй юм шиг байх уу? Улс даяар суунаглах хар утааг хараагүй царайлах уу? Бид нутагта Яшодрагийнхаа хормыг хийж чадахгүй нь л харамсалтай байна. Амита минь битгий тэгжээр Капилаваст бол танаа эцэг эхийн уугуул нутаг. Тэгэхээр танаа охин өвгдийнхээ нутагт хадамд гарч байна. Энэ юу н бороо гэж тийм биз? Бидэнд өөр сонголт байсангүй. Багш Вачспатигийн зарлиг үлзийд өдрийг алдвал борооны улирал хүртэл хүлээхээс аргагүй. Үнэн. Тэр болтол залуус хүлээхгүй. Амгалан гэлтгий. Би хөдөлдаачин хүн хадагтай нарт бараа зардаг. Нааша морилгтон. Би эрхэмсийг та бүхэн зориулж хаанаас ч олдохооргүй ховор бөгөөд чамин хийцтэй хувцас гоёл чимэглэл авчирлаа. Тоглогтон. Жишээ нь энийг бол үнэт чулуугаар уралсан гоёмсог зөвлөлт. Цэхалагийн тэнгисээс түүсэн сувдаар чимсэн. Энэ очир алмаасан зөвлөлт. Яша дараа хүнжтэн зөвл түүний гоо үзэгслэн уламж тодруулна. Цаата. Юу л бол. Надад дэвдатын зүт бүсгүүд гоё сонгох шаардлага гарах юм бол би лав эндээс юу ч авахгүй юм байна. Надад нэг санал байна. Эхлээд хормын хувцас сонгоё. Тэгээд гоёл чимэглээ харцгаах уу? Зөв үү Мангала? Мангала чи надаас залуу. Тиймээс чи дэвдатын сүт бүсгүйд хувцас сонгож байгаа юм шиг сонго. Хэрвээ чам таалагдвал би тэрнийг чинь яшадраад авъя. Болж гинэ. Хүслэр чинь болъё. Амитан.
Чи юугаа гөлрөв? Дараагаа үзүүлээч. Өшөөгөөрэй. Даавыг нь хараарай. Ийм нарийн хийжтэй торог капилаваас тудлаа байхгүй. Манай ордны шивгчтэл ийм торог авч хувцас оюулж өмсдөг. Намайг уучлаарай. Энэ торгоны өнгийг харахгүй юу? Барайд үз. Зөөлөн гэж яг няраа хөөхтийн арьс. Илээдл баймаар тийм зөөлөн хувц оюулаад өмсвөл ирчүүд харцаа салгаж чадахгүй шүү. Чи надад хүмүүсийн цагаан хилам хүрхгээ юу? Тэгээд Яшодараа гүнжич гэсэн олон түмний анхаарал хэрэггүй. Үүнийг сайн хараарай. Энэ таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Өхөр олигтой юм алгуу. Энэ мянган бэрийн алс холоос мисрээс авчирсан торог. Үнэн үү? Эле үзээдхий. Харав. Урагтчихлаа. Чи биднийг доромжлоод байна уу? Энд манай бэр тохирох юм юу ч алга. Харин цагийн минь үрч эхлэв. Амита яасан бэ? Чи хүсвэл юм сонголтоо. Энэ манайд ирсэн бол энэ бүх новшийн шатаах байсан юм. Хоримын үед энэ мангала битгэл хэрүүшүүгэн тариасан. Антан. Гайгүй юу хант. Би таныг сэлмээ алдаж байхыг анх удаа л харлаа. Юу бол? Ер нь та дайны дараа нэг л санаа зовсон харагдах юм. Шагжагийн хаад анх удаа эзэн хаандаа эргэлзэж байна. Седарт хун тайжид эргэлцсэн. Миний гаргасан шийдвэрт эргэлзэж байна. Та бол арслан. Чоннуудын үлхийг бүү тоо. Хууль цааз байна. Асуудлыг хуралдаагаар шийдэх ёстой. Санаа зовлтгүй. Би өөртөө санаа зовсонгүй. Хүүгээл бодож байна. Шагжагийн хуралдаа гэрэлтийн эсэргүүцүүл яана. Юу гэж тэ? Тэдэнд тех эрх байлаач. Ихтэй яах юм? Ямар утга байна? Тэд тэхгүй. Та явж ямар да? Сайн байна. Чи Сидартаас дутгааргүй ухаантай юм гэж. Ах, дайнд ялсандаа баярлах ёстой атал хүүдээ санаа зовоод хүнд байдалд орж. Аваа би шийдсэн. Гайгүй, намайг дорд үзсэн хүн. Сайнаа үзэхгүй өөрөө л хахна. Энийг нүрэндээ Ахаа. Амита ихчээ. Та тэгж их гүргэн бүү төрх. Сидарт хунтайж Яшодараагаас илүү царайлаг болчихно шүү. тэгсэн чи яадгийн? Манай хунтайж
сайхан харагдах ёстой. Тийм үү Сидарт? Одоо би Капиластугийн талд байна. Дэвдахын хүмүүс харгалдэ тэнгэрийн хүү шиг ийм сайхан хүргэнтэй болж байгаагаа. Зөв баража. Зөв. Гонё. Чи энд юу хийж байгаа юм бэ? Яшаатраа дуудаж байна. Хурдачтай явъя. Дооцно гүнжи. Чи уг нь миний шивгч юмсан тэгтэл хунтаачийн өргөнд юу хийгээд яваад идэг вүлээ? Юу хийх вдэ? Сидарт хунтайчтай зүгээр уулзахгүй юу? Арай хардаад байна уу да? Юу юм бэ нэр? Хараач. Үнэн хийсэн чинь уурлаад байх юм. Хөө нэр. Сидарт нааш. Басараа. Бас. За. Одоо хинэн гişтэй илүү эрх тарахтай байхыг харцгаая. Гопа юу? Эсвэл чи юу? Ажи бүгдээ тайраа. Би яах ёстой юм бэ? Хатантаа. Хөрхөн минь. Энийг амьдралын тойрог гэдэг юм. Үүнийг таслах хэрэгтэй. Хэрвээ тойргийг тасалж чадвал чамайг ялсанд тооцсон. Өөрөөр хэлбэл чи гэртээ тэргүүлэгч нь болж бүх асуудлыг шийднэ. 1 2 3 залуу хунтайч бидэнд үзүүлээрэй. Танай гэр бүл хийнэн толгойлогч байх юм. Энэ тойргийг таслаж чадвал хатан таны үгээр явна шүү. 1 2 3 залуу хунтайч бидэнд үзүүлээрэй. Танай гэр бүл хийнэн толгойлогч байх юм. Энэ тойргийг таслаж чадвал хатан таны үгээр явна шүү. 1 2 3 залуу хунтайч бидэнд үзүүлээрэй. Танай гэр бүл хийнэн толгойлогч байх юм. Энэ тойргийг таслаж чадвал хатан Сидарт. Гэрсний дараа таны амьдрал бүх юм өөрчлөгдөн шүү. Юу өөрчлөгдөх вэ? Жишээ нь бид Сидартыг ширээ залгах хунтайч гэж дуудах ёстой болно. Харин чи тэрнийг хаантаа, эзэнтэй, эзэн хаантаа гэж дуудана. Сонсож байна гэж ёстой ном болно доо. Нэрэн тоглоомгүй. Би танд чухал зүйл ярьж байна шүү. Би сая хунтайчийг хараад тэрнтэй гэрэлтэх юм уу гэж бодлоо. Хэнага зур дуусгаад чамд үзүүлээд өгнө гайгүй. Хааны нүцийг баясгсан ямар сайхан бүжиг вэ? Ялангуяа бүжигч нэ. Амра фадыг ирэхээр нь харъя. Амра фалигу. Вашили ханы бүжигч нү? Тийм ээ Дант Фаны хаантай. Вашали хаан наашаа одоо ирж яваа. Амра Фалитай хамтдаа. Сидартын хөрмөн дээр хорвогийн хамгийн үзэсгэлэнтэй бүжигчин бүсгүй бүжиглэх нь зүй ёсны хэрэг. Монч сайхан та. Хүслийн тэнгэр болсон эмэгтэйг харах дээдийн заяа юм шүү.
таадч уйраад бүгд унаж тусах байх та. Тэрний нэрийг сонсоо та яагаад ингэтлээ төвдөд онов? Амра пали гэжтэй. Амра пали. Магади хаан болон тэрний хөө Аажис шатруу хоёрт бас урилга өргүүлсэн. Тэд ирэх ёстой. Би ер нь энэ хавийн бүх хаадыг хөрмийн ёслолд өрсөн юм. Тэр зөв шүү. Хаан та бүгдэд урилга хөргүүлсэн боловч Кошалын хааныг л үлдээж. Кошалын хаан бидний дайсан. Данд Фаны хаан та юу ярина вэ? Абетадан хаан. Та хэд инкин гэрээтэй юм биш үү? Тэрнийг өрөөл байд. Шагжагийн хаатыг доромжилсан хэрэг болно. Тэгээд ч хормын дараа бид шуулж хуралдах ёстой. Би Кошалын хаанд урилга явуулчихсан Данд Фаны хаан. Хаан та Хүлээ. Дэвдат хунтаачид дамжуулж өгнө үү? Карнек тушаалын дагуу хүрэлцэн ирлээ гэж тагтан дээр. Карнек. Таны тушаалыг аваад би шууд авахад ирлээ. Чи миний төлөө юу хийж чадах вэ? Юу ч юм. Би чамайг гомдоохгүй. Тэгвэл өгсөн чи яхав ирэх юм дээдсэ. Чи ганцхан шөнийн дотор асар баян болно. Би тэгээд юу хийх вэ? Хянаг илүү тодруулахын тулд 70 модны чихэр нимбэгтэй ус хойлох хэрэгтэй гэсэн юм. Хяна тод байх тусам нөхөр танд улам дурлах болно. Тод биш бол яах вэ? Тэгвэл тэр намайг л таанд. Нэр үжи Хянага зураач. Хэн тод болохгүй бол би чамаас гомдол нэхэ шүү. Таны царай аз жаргалаар улаа бутраж игдэхэн. Хунтайч хүн бүхэнд хайртай. Таныг ч хайрлалгүй яах вэ? Тэр таныг биширдэг. Тиймээс биднээс салгаад авч явж байна. Би та наргүй яаж амьдрнаа? Ойлгоо болоо. Гэрснээ дараа бүгд л ойлгох юм. Өдөд байвал намайг дуудаарай. Тэгээд намайг хунтааштай гэрдүүлчих. Юу гэнэ чи? Чамайг та. Би Хянагаас таахгүй шүү. Гүнжи. Танд мэдээ ирлээ. Хинээс вэ? Эрхэм хунтаачаас. Хунтаач таныг нуурын ирэг дээр хүрээдэр гэж байна. Одоо юу? Анерууд чи 12 болгох хэрэгтэй. 2 хэн? Сидарт над туслаач. Ах намайг хожоод байна. Анирууд минь чи өөрөө тоглоо. Би нуурлуу. Айгаа юу. Маргаашнаас эхлэн яшаадраа гэд чамд заав олдохгүй байх шүү. Би хожигдмааргүй штэ. Надад туслал та гуйж байна. Чи өнөөдөр намайг дийлэхгүй анирууд. Дэвдатаха шоу үнэхээр сайн хайдаг юм. Мэднэ. Гэхдээ та хацтай. Та хожино. 7
Яг 7. 7 буула. 1 2 3 4 5 6 7. Сидарт. Өнөөдөр чи аз хиймавтай байлаач нэмэргүй. Би заавал ялна. Сидарт, бидэнд зөвхөн 10 л хэрэгтэй. Хамаагүй эрт чи баярлах хэрэггүй дээ. Ах минь. 10. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дэвдэ тахаа. Бид хожчихлоо. Чаасраар яхан намайг хожиж болно. Гэхдээ яшаадаа би чамд яасан ч алдахгүй. Яшоодаараа гүнжих харав. Өрөөндөө байхгүй ах ээ. Гүнжих хасна уу? Гүнж хаачч ба. Би чамаас гуйсан. Ятгч ч үтсэн. Хэлэх гэж оролдсон. Би чамд хайртай. Гэтэл чи юу ч ойлгосонгүй. Өнөөдөр чи хоримлох ёстой байтал энд байна. Надтай хамт. Энэ болдит эрзэргийн түүх сонсож Сидартын түүхийг энэ болдит эрзэргийн түүх сонсож Сидартын түүх